Бид өмнө нь бол мэдээлэл нөлөөллийн ажил дээр бас та бүхнийг бас хязгаарладаг. Бид мэдээлэл бэлтгэж тавихыг чинь хордог, өөрсдөө хяндаг бас. Ирэх чи өгсөн. Энд дээр ерөөсөө нэг анхаарах асуудал болвол зөв ярих хэрэгтэй. Зөв мэдээлэл байх хэрэгтэй, хуулийн өрөөнд байх хэрэгтэй. Ямар нэгэн хууль бус гэдэг юм уу, зар сурталчилгааны шинжилтийн өмнөд хүртэл оруулсан одоо мөнхөйг дөргөө мэдээлэлтэй бас байгаа бах та бүхэнд бас дэлгэрэнгүй хүрнэ. За хүүхэд гэр бүлийн асуудлыг бол анхаарч ажиллана. За энэ дээр эрсдэл төгсөл байдлын асуудал мэдээлэл нөлөөлөлтөөр төлхөө яригдж байгаа бол гэр бүл хүүхэд төр хохирогч хамгааллын асуудал яригдана. За энийг бол хоёр дарга маань нэлээд дэлгэрэнгүй ярих учраас орхив. За ногоон бүс дээр ашиглалт гэхээр энэ дээр засгийн дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Бидний судалгааны ахлах тэнцээ бүртгэхдээ нэг бол эрүүгийн мөрдөгч бүртгэхдээ дандаа өөрсдөө илрүүлсэн гэдэг дээр чиглэлээд идэв юм. Тэгэхээр тэр хэрэг дээр камер ашигласан бол камер ашигласан гэдэг тэр чекийг дарж явах хэрэгтэй. Тэгжээж бидний ажлын үр дүн гарна шүү. Дорногов аймаг энэ жил хичнээн хэргийг камераар илрүүлсэн юм бэ. Харанхуй аймаг хэдийн хэргийг илрүүлсэн юм бэ гэдэг асуудал ярина. Ногоон бүс төслийн үр дүн ерөөсөө тэргээр ярина. Баахан камер тавьсан, ухаал камер тавьсан гэдэг. Видео удирдлагын нэгдсэн системүүд байгаа гэдэг. За энэ дээр бол ингэж дүгнэн шүү. За тэгээд зардал үнэлэх аргачлалыг тодорхой болгох. Урьдчилан сэргийлэх ажилтнуудын ажлыг үнэлэх асуудал бол жилийн жил яригддаг. Дотоод хяналтаас бид нар ирээд танай ажлыг яаж үнэлэх юм бэ? Хэн шалгалт хийх гэдэг нь танаа дээр гэдэг. Хэрэг бууруул гэж биднээс шаарддаг. Танай гол үзүүлэлтийг бид нар тэгж авмаар байна. Илрүүлэлтээр шийдвэрлэлтээр нь мөрдөн эрүүг дүгнээд болоод байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлыг хэдийн хэрэгээс урьдчилан сэргийлсэн бэ гэдэг асуулт байна гэж. Тэгээ бид нар сая дээр тооцоололтыг тэр залхах хэмжээг дээр гаргасан. 5880 хэрэгээс бид нар урьдчилан сэргийлж авлаа. Энд дэр бас ингээд боддог аргачлалууд байна. Тэгээд энэ болгоныг бол бид нар цааш үйл ажиллагаанд илүү төлөв ашиглана гэж. За гэмт хэргийн сүүлийн 5 жилийн хугацаанд одоо эх 5 жилийн хугацаанд одоо гэмт хэрэг одоо ямар хөө төвшин байх юм бэ? Энд дээр бол стратеги бодлого инновацийн албанаас бас тооцоолол гаргасан. За энэ жил одоо 53 мянган гэмт хэрэг бүрдээ. Жил дунджаар 16.8% өсөлттэй байх юм байна. Ер нь бол өсөлт ингээд тогтмол байна гэсэн тийм үзүүлэлт гарч байна. За энэ жил одоо ингээд техникийн удирдлагын байдлаар харах юм бол 14 мянган гэмт хэрэг. Дөрвөн удирдалтаа ингээд тооцоод үзэх юм бол 60 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдээд нөгөө нэг тооцоол 57 мянга гэсэн байна. Ер нь бол ингээд гэмт хэрэг өсөх юм байна. За зарим аймагуудад хэрэг буурч, нийслэлийн дүүргүүдэд хэрэг буурч. Удирдлагын зүгээс бол аль аймаг дүүрэгт хэрэг буурч байна вэ? Аль байгууллага дээр хэрэг өсөж байна гэдэг дээр дүгнэлт хийж энэ жил ажил дүгнэнэ гэж яригдаад байна. За ингээд орногоомд буцааж байна. Сайн буурсан газрууд байна. Тархуул аймагт 29.3%, Баян-Онгор аймагт 23%, Дорногов аймагт 33% гэдэг тодорхой хэмжээнд гэмт хэрэг ингээд буурч. Тэгэхээр нийтээр ажлыг болоод дүгнэхдээ танаа байгууллагын ажлыг дүгнэхдээ гэмт хэрэг чи өссөн үү, буурсан уу? Зөрчил бол илэрчил байх хэрэгтэй. Зөрчлийг бол бүртгэж явах хэрэгтэй. За энэ дээр нөгөө нэг камерын асуудлыг анхаараарай. За дараагийн слайд ирж. За бидний нөгөө анхаарах ёстой нөгөө бодлогын чиглэлээр тусгагдсан 3 ажил 3 хэрэг маань. За хулгайлах гэмт хэрэг бол нэлээд буурсан. За хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26 нэгж нэг буурах хандлагатай. Гэхдээ бид нар том юмны арга гарчаад байгаа шүү. Нэгдүгээр хөлөлч одоо шинэ жил цагаан сар тэгээд Мартин 8 цэргийн баяр гэдэг бас яг энэ төрлийн гэмт хэрэг төлхөө үйлдэгдэх нэгдүгээр хөлөл. Нэгдүгээр хөлөлийн арга гараад бид нар иргэ буурч чадсан. Хяналт шалгалтууд сайн гэж байна. Хяналт шалгалтыг сайн хэрэгтэй. Хяналт шалгалт маань өөрөө иргэд өрсөлдөн сэргийлэх ажил болж байна. Манай өрсөлдөн сэргийлэхийн ахлагууд өөрсдөө манлайлаад яваад яг тэр нэг мэдээлэл газар дээр шалгах үйл ажиллагаан дээр бас их сайн анхаарах хэрэгтэй. Бага мэдээлэл өгөөд байхгүй. За тэгээд залхах гэмт хэрэг маань өссөн. Залхах гэмт хэрэг дээр бид нэгдүгээр хөлөлд байгууллагаараа цагдаагийн байгууллагын 10,000 хүн
10,000 болоод тэмцсэн. Тэгээ өссөн. Нийтлэг үйлдвэж байгаа залилга тэмдгэрийн хувьд бол одоо нэг бараа үйлчлэгээний зайлшгүй урьдчилгаа шилжүүлдэг. Энэ дээр бид их анхаарах хэрэгтэй. Бид нар энэ дээр бас нэг тодорхой арга хэмжээ зохион байгуулах гэдэг олон улсын байгууллага, төрийн байгууллагуудын захирам хөтөлбөрийн яамтайгаас хамтраад ингээд ажиллаж байгаа. За тэгээд түрүү жилийн байж байгаа. Түрүү жилийн одоо нөгөө Telegram залилгын дээгүүр байсан бол энэ жил нөгөө мөрөдө тоглоом захим одоо нөгөө захимаар залилдаг. Одоо нөгөө хаягийг олдож авдаг тийм. KFC одоо хаан банк руу шилжчихсэн байна. Энэ сэдв дуусахгүй юм. Энэ дээр тослон зогсох чиглэлээр кибергэмтэрхтэй тэнцэх газар бүхэл хүчээр ажиллаж байгаа. Манай урдсан сэргийлэхний бидний одоо нэг ганц тавьдаг шаардлага мөрдөх чиглэлийн албаагчнаас шаарддаг маань тэр. Та нарыг нэг илрүүлж бид нар иргэдэд мэдээлэл өгöd. Илүү олон хүн хохирохоос бид нар урдсан сэргийлж чадж байгаа. Тэднийг илрүүлж гэж шаарддаг. Тэгээ энэ маань одоо гадаад орны захим аягнаас гэдэг юм уу? Олон улсаас ингэж явж байгаа кибер хаалгуудтай бас холбоотой учраас нарийн төвхтэй үйл ажиллагаа байдаг юм л. Энийг бас таа бүхэн бас мөрдөн шалгах ажиллагааны мөрдөн чиглэлийн албаагчтай бас ярилцаад ойлгодог байлгүй. За тэгээд Telegram даалгавар бол тодорхой хэмжээнд дууссан. За залилга гэмт хэрэг бол энэ жилийн төсөөллөөр за бас л нөгөө стратеги бодлого инновацийн албанаас гаргасан тооцоол. Ер нь одоо ингээд энэ жил тий доод хязгаар дээд хязгаар 537 гэмт хэрэг нэгдүгээр сард бүртгэх хамгийн доод хязгаар гэж бодох юм бол одоо дундаж түвшин хийчихэ. Тэгээд одоо яг хязгаарыг даваад яваад байна. Залилга гэмт хэрэг хамгийн багтаа одоо 537 хамгийн их 1700 бүртгэх төсөөл байсан бол 2070 гэдэг аваад ирсэн. Тэгээд сарын төсөөллүүд байна. Та бүхэн бас энийг хараарай. Энэ бол стратеги бодлого инновацийн албанаас хийгдсэн арима нэг судалгаагаар гаргаж ирсэн тооцоол. Ер нь залилга гэмт хэргийн дундаж өсөлтийн хурдаар ингээд тооцоолоод цар томж байгаа. За залилга гэмт хэргийн нийт хэрэгт эзэлж байгаа хувийг ингээд харах юм бол за 23 оноос хойш нийт гэмт хэрэгт эзэлж байгаа хувийг ингээд харуулсан. Одоо бол нийт гэмт хэрэгт эзэлж байгаа хувь нэгдүгээр сард 27.6 25.7 одоо 16% болж буурсан. Нийт хэрэгт эзэлж байгаа хүндийн жин. Тэгэхээр бид нэр энэ дээр бол үр дүн гаргаж чадчихна. Бид тасралтгүй явах хэрэгтэй. Тэмцэх чиглэлийн албаагч нар тэмцэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Одоо бид нар энэ нөгөө нэг урьдчилгаа шийдвэрлэдэг асуудал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нөгөө нэг нийт хэргийн тоо хохирт багтаа мөртлөөсөө нийт хэргийн тоог нэмэгдүүлээд байна. Нэгд одоо хооронд линкэн дээр гарч байгаа залилж байгаа нэг асуудал болоо тэр мэдээлэл тутмаг бусад байдлаас болж байна. Тэрэн дээр бол одоо нэг залилагч ашиггүй орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв юм аа гэд олон улсад энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Одоо өнөөдөр бид нэр одоо 23 он нийт хэргийн 34.8% бид нар одоо ярьж байгаа шүү дээ. Залилга гэмт хэргийн нийт хэргийн 30% эзэлж байна гэдэг. Ярилцлага болгон дээр ярьж байна. Хүн болгонд энэ мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар 16% хүрч чадсан байна. Энэ дахиад буурах боломжтой. За энэ тооцоолоор бол ер нь ингээд нөгөө таамаглалаар гол өгүүлбэр нэг 26 он залилга гэмт хэргийн тоо огцон буурахгүй сар дунджаар 1250-аас 1270 тохиолдолд бүрдэх доктортой бүртгэгднэ. Яг энэ судалгааны хэмжээ. Би энэ бизнесийг та бүхэнд өгнө. Та бүхэн бас ашиглаа. Очоод тэр төрийн байгууллагуудад мэдээлэл хий те. Ер нь улсын хэмжээнд ийм байгаа. Бид нар юун дээр анхаарах хэрэгтэй. Ямар залилан их байгаа. Ийм тооцоол бид нар гаргацсан. Тагтагийн байгууллага дүн шинжилгээ статистик мэдэн дээр үзэж ажилладаг юм аа. Тэгээд аймгийнхаас авах нөхцөл байдлыг зовоод өгнө шүү дээ. Манай аймагт ийм манай аймгийн иргэд ингэж залилуулаад байна. Манай аймгийн иргэд ийм гинэн байна. Хинээр дамжуул тэр хүмүүст аймагт мэдээлэл хүргэх юм. За залилагчид
залгигч этгээдүүдэд одоо ашиггүй орчин бүрдүүлэх гэж яриад байна. Энэ бол одоо дэлхийн нийтээр энд анхаарч байгаа юм. Ялангуяа Азийн Зүүн Азийн орнууд Аз даяараа залилуулж байна. Европч бол харьцангуй хашир хүмүүс үйд юм. Ямарваа нэгэн мэдээлэл ирэхлээр заавал нэг ихтэл шалгадаг, гуглдж үздэг. Үнэхээр юм байгаа юм. Үнэхээр юм хямд худалдаа байгаа юм. Тэгээ манайч тийм байхгүй. Шууд л орд. Тэгээ одоо энэ байгууллагуудтай бид нар бүгдээрээ хамтарч ажиллаж байна. Монгол банктай хамтарч ажиллаж байна. Банкны холбоотой ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороотой ажиллаж байна. Саяхан бид нар нэг Монголын баримт шалгадаг төрийн бас байгууллага. Энэ бол методтой ногоон шугамаар харьцдаг. Тодорхой хэмжээний хандлт ахалтыг бууруулдаг гэдэг. Энэ дэр бидэрт нэг технологи байхгүйгээс болоод яаж одоо ингэж мэдээлэл солилцож устгах арга хэмжээ авах гэдэг ч юм уу. Харилцаа холбооны зохицуулах хорон дээр нэг хуучны арга барилаар явуулдаг. Мэйл хаягаар нэг хэдэн хаяг линк явуулдаг, шийддэг хоорондоо. Тийм баг байхгүй. Антискам төвчд зүгээр 2 жилийн өмнө байгуулагдаад баахан барилт хийчихсэн хохирлоо барагдаж чадахгүй. 20 тэрбум төгрөг төвчээгээд гаццсан. Тэрний ард одоо хичнээн хохирч байгаа. Тэр хүн мөнгө авах гэж хүлээгээд байгаа юм. Тэгээ тэрнийг их зүүн гаргалгаа байх болчиход ингэ гаццсан. Тэгээ тэгжээ нөгөө нэг арилжааны банкнд сууж өгөхгүй. Тэгээ саяхнаас ерөөсөө энэ 7 хоногоос эхлээд өнгөрсөн 7 хоногийн 5 дахь сар 6 банк яг ирж суугаад 24 цагаас сууж байгаа. 24 цагаар брокероор ажиллаж байгаа. Ер нь бид нөгөө нэг залгигчийн хойноос хөөхөөс илүү залгигч итгээд одоо тэр дансанд байгаа мөнгө авч чадахгүй. Нэг бол одоо захин линк одоо нөгөө нэг интернет одоо чөлөөт бүснээс одоо тэр юуг аавна шүү дээ. Линкийг худалдаад аваад зах зээлд гаргангууд нь тэрийг хаачдаг ч гэдэг. Тэр тал руугаа илүү анхаарах хэрэгтэй юм. Тэгээ урсан сэргийлэх одоо энэ өвчин төрлийн аргуудыг болоод тогтмол мэдээлэл бид нар явуулж явах хэрэгтэй. Бид нар ерөөсөө хүнд хүрэхгүй байх гэж юусоо болж байна. Наана ингээд цагдаагийн ерөнхий газар хэвлэл мэдээллийн төв гэсэн пэйж хуудсан дээр наана нэг 100 лайктай 1000 ширтэй нэг постэр байлаа гэж бодъё л дээ. Тэрийг цаана 500 мянган үзсэн байгаа байхгүй. Хандлт аргалтын аргалал 500 мянган үзсэн. Зарим хүмүүс, зарим байгууллагууд нөгөөдгөө чи копидж авангуудаа өөрсдөө хаягн дээр тавьчих гэдэг. Энэ явахгүй. Хүмүүс наанаас нараад идэв. Зарим өдөрлгүүд тэгж харна. Наа чи яваагүй шүү дээ. Би 100 лайктай л юм шүү дээ. 100 лайк ямар хамаатай. Ямар тэр таалагдуулах гэж байгаа шүү. Бид нар мэдээлэл өгөх гэж байгаа шүү. За энэ одоо хамгийн сүүлд одоо ингээд төрөжсөн үр дүн гарч байгаа. Бид нар энэ хаа банкн дээр ч гэдэг юм уу бусад банкуд дээр одоо нэг 102 баланс аппликейшн дээр байгаа мэдээллүүдийг нөгөө ансны мэдээлэлүүд байгаа шүү дээ. Залиланд ашигласан. Тэрийг одоо ингээд банкныхаа аппликейшн дээр хийхлээр энэ залилангийн хэрэг чалгаж байгаа данс шүү. Та гүйлгээ ихтэй итгэлтэй байна. Тэнийг хүн шилжүүлж шүү дээ. Тийм үст. Ийм их ажлуудыг хийх гэдэг ингээд шийдвэрүүд нь гараа явж байгаа. Энэ эхнийх дээр нь бол тэрийг ингээд итгэхгүй, дансуудыг итгэхгүй бол хоёр дахь дээр нь болохоор нөгөө нэг антискам төв дээр банкнуудыг суулгая гэдэг юм шийдвэр гарсан. Одоо ингээд хэрэгжүүлээд эхэлж байгаа. Монголын баримтчилах төвтэй хамтарч байна. Жайка олон улсын байгууллага захин хөгжлийн яамтай хамтраад залилэгчид нөгөө ашиггүй орчин бүрдүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил явуулна. Дагаад технологийн шийдлүүдийг бас ярилцж байгаа. Одоо 6 орнтой нөгөө нэг OTP код гэж яриад байгаа. Тэрийг ирэхгүйгээр биометрик системээр нь таньдаг. Тэр системийг нэвтрүүлэх ихний хагас жилдээ багтаагаад хийгээд ийм Монголиа дээр өчигдөр ийм Монголыг их банклаад агуулж хэлж байгаа. Мэдээлэлээ бид нөгөө юунд хийя? Ийм Монголигаар явуулдаг юм. Би энэ дараагийн слайдыг авч үзье. Уул нь та хэд тэр нөгөө мэдээлэлээр гаргаж байгаа алдааг ингээд бүгдийг 50 гэж одоо слайд бичсэн байж байгаа. Цаг хасагдаад явж байгаа бүгдийг хасцсан. Өмнө нь та хэд тэр бас хүчсэн. Зүгээр яаж мэдээллийнхаа ингээд гарын шиг зурсан төгсгөлийн хэсгийг л тавьчихдаг. Мэдээлэл чинь тийч стандарттай байх хэрэгтэй. Үйл ажиллагааны журам заасан хэв загвартайгаа байх хэрэгтэй. Тэгж хийгээгүй одоо бид нар ийм Монголиа дээр тийм мэдээлэл оруулах юм бол цагдаагийн байгууллага шившин бол тэр мэдээлэл
Яг л одоо Монгол улсын одоо тэр ийм Монголын системээр ямар лавлгаа мэдээлэл гарч байгаа. Яг тэр шиг цэвэр яг ямар ч үсгийн алдаагүй тэр мэдээлэл гэж орох хэрэгтэй. Бид нар өөрсдөө дотооддоо зөндөө юм хийхгүй болохгүй. Зүгээр ковид тавьчихдаг. Тэгээ тийм мэдээллийг одоо ийм Монголын систем бид нар оруулъя гэдэг наад ийм Монголыг харах юм бол бид нар тэрийг харуулах уу шүү дээ. Харах юм бол та нар бол ийм одоо энэ төрийн мэдээллийн системд ингээ орох юм байж болохгүй асуудал. Тэгэхээр мэдээллийн чанар дээр анхаарах хэрэгтэй. Бидний бичиж байгаа мэдээлэл ерөөс 89% нь алдаатай. Үйл ажиллагааны журмаа зөрчил өөрөөсөө хэв загвараар бичиж байгаа 11% байна. Тэжээ батлагдсан хэв загвар байгаа шүү дээ. Тэрийг нь 11% нь. За тэгээд үг үсгийн алдаатай ингээд нурсан янз бүрийн ингээд бид нар байнга л яриад байна. Тэр нь 23%. Тэгээд дийлэнх одоо мэдээллийн одоо 55% нь ямар нэгэн арга заагаад зөвхөн тодорхой арга хэмжээ зохион байгуул. Өрсөлдөөн зэргийн чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж хариу мэдээллийг хүсье. Тодорхой арга хэмжээ гэж юу хэлээд байгаа юм? Яг хинээр тэр хүнээр юу хэлэх гээд байгаа юм бэ? Бид нар мэдээлэл өглөө тэр хүнээс юу хүсэж байгаа? Тэр байгууллага бид нар юу хэлэх гээд байгаа? Хууль заасан ямар арга хэмжээ авах болох гэдэг. Камер тавиулах гэдэг юм. Хүмүүст сургалт оруулах гэдэг. Нэг бол гадаад албад нь байгаа таншааны нөхөн онгохоо байгаа тэрийг хурдан хаалгаач гэдэг эрсдэл нөхцөл байдал байна. Энийг арилгах. Бид нар тийм зарчим шаардлага тавьсан. Тэгсэн чинь тодорхой арга хэмжээ зохион байгуулаа. Үр дүнтэй ажил зохион байгуулаа. Үр дүнтэй ажил гэж юу юм? Ямар ажил байх ёстой? Тэрийг бид нар тааж өгсөн шүү дээ. Бид нар өөрсдөө цагдаагийн албаны тухай хуулиар мэргэжил арга зүйн хангах үүрэгтэй. Тэмдэг төслөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дээр хүртэл байна. Хууль зохиолох байгууллагын үүрэг дээр. Тэгээ энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Тэгээд хүмүүсээс юм шаардаж байна. Тэгээд 89% чанаргүй. Тэгээд бид нар одоо нөгөө мэдээлэл ийм Монголд холбоо гэх том юм яриад том сэтгэл яваад байдаг. Бүгдөө тийм бодлоо шүү дээ. Бүгдөө энийг захимжуулчих. Тэгэл тэр хүнд авч өгөөл гарын өсөг зурулаад ингээл яваад ганцаар. Энэ ажлыг захимжуулах хэрэгтэй. Бид нар төрөөс үзүүлж байгаа иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ. Асал нэг үйлчлэгийг хэлбэр шүү дээ. За зөв чинь сургаж чинь. Мэдээлэлүүд бол бүгдөө өссөн. За тэгээд прокурорын мэдээлэл байна. Прокурор бол мэдээлэлээ өгөөд бэлд авч чадж байна. Ажил хийлгэж байна, биднийг хөдөлж чадж байна. Цагдаа төрөл мэдээлэл өгч байна. Аялалдаа тэнцэх газар өгч байна. Газар дээр нь очиж шалгаж байна. Яг нь аялалдаа тэнцэх газрын хэргийн ариал цөөхөн хэрэг шалгаж байгаа тэднээс бас өөрсдийн технологи байна. Бид нар ч гэсэн технологи байна. Бид нарт одоо тэр хүн шилжлэх судалгааны баг гэдэг байна. Тэр багаар яагаад очиж шалгаж болдгоо юм? Нийтлэг үсэн сэргийлэх мэдээлэл байг л дээ. Тэрийг хэсгийн байцаагч нь очиж газар дээр шалгах. Яг одоо хэрэг дээр өгч байгаа дахиж одоо тэрний онцгой анхаарах газруудаараа тэгвэл баг гаргаад очиж шалгаад. Одоо энэ газрын удирдлагаас өөрсдийн сэргийлэхээр өөрсдөө нь очиж шалгуулна. Одоо албанаас гэж тооцоход бид нар одоо эргэн цагдаагийн албанаас гэдэг мөрдөн байцаагаар мөрдөн шалгах албанаас өгч байгаа энэ сард одоо шийдвэрлэгдсэн 500 хэрэг байлаа гэж бодоход за 200 хэрэг байлаа гэж бодоход урьдчилан сэргийлэх албанаас очиж шалгахад хэцүү шүү дээ. Аливаа шийдвэр гаргасан төрийн албаагч өөрөө тэр шийдвэрийн биелэлтэд өөрөө аюул тавих хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүсийн оролцоо, тэр мөрдөгчийн оролцоо бас байх хэрэгтэй. Хэргийг шалгасан хүн өөрөө тэр шалтгаан үүслийг мэдж байгаа. Мөрдөгч өсгөөд тэрийг мэдж байгаа байхгүй. Яагаад энэ гэмтэр гарав? Тэр хүн өөрөө тэр ажлын хэсэгт яваад очиж шалгаад дахиж өргөдөл авахгүй байхын төлөө ажилласан. Дахиад тэр байгууллагаас одоо Сонгон архин дүүгийн нэг баар ингээд яриад байлаа шүү дээ. Манай ингээд баахан дуудлага хийгээд байна. Тэгээ манай болохоор ингээд өөрсдөө журмлаад өгчихсөн хуулийн дээр байгаа ингээд мэдээлэл өгч байгаа. Адилхан утгатай юм бичээл нөгөөдгөө капитал тавиад. Хулгай хүний эрүүл мэндийн хэрэг дээр бичсэн мэдээлэлтэй утгын солиод доор нь яг нөгөө нэг бичдэг нөгөө тодорхой арга хэмжээний зохион байгуулалт. Яг л тэр юм биш. Энэ бол алдаа. Энэ нөхөр яриад байлаа.
цонгийн архив. Энэ бол энэ юунд видеонд битээ оруулаарай. Энэ хөр ярьж илээ. Өн цаг баарны. Би цонгийн архивны цагтээ хэлцтэй ажиллаж байсан. Тэдний нөхцөл байдлыг бас тодорхой хэмжээнд мэднэ. Тэгээ би бичсэн доо. Манай ч бас тийм бичдэггүй юм биш үү? Нэг одоо чи манай байгууллагын ялаад байгаа. Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайдаас одоо төрийн бүхүүлжтэй одоо энэ худалдаа үйлчлэгээ эргэлж байгаа иргэдийг дэмжиж гэсэн. Бид ч гэсэн дэмжинэ. Бүх талаар дээр тодорхойлт хүсэлт байдаг бол шийдэх хэрэгтэй. Тэр хүмүүс туслах хэрэгтэй. Тэр хүмүүс ч одоо Монгол Улсын одоо төсөв санхүү бүрдүүлж хүмүүсийг ажлын байртаа болгож байна. Харин тэр хүмүүс хуулиуд ажиллах хэрэгтэй. Энэ хуулиуд хүчингүй болгохоогүй цагт бид ажиллаа хийнэ. Бид засгийн шийдвэрийг биелүүлнэ. Аж ахуйн нэгжид өгж байгаа тодорхойд камерын тодорхойд байдаг юм уу? Бусад лавлгаа мэдээлэлүүд байдаг юм уу? Тэрийг цаг алдалгүй маш хурдан гаргаж өгөх хэрэгтэй. Бүх талаар дэмжих хэрэгтэй. Камер жоохон муу байх бол хурдан сайжруулаарай гэдэг. Камерын тодорхойлт өгсөн чи яа. Тэр харин тэрийг биелтийг нь харин шалгах хэрэгтэй. Бид нар ямар баар хаах гэж энэ ажиллаж байгаа юм. Тэр хүмүүс хуулийн мөрдүүлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр айх юм байхгүй шүү дээ. Хуулиар олгогдсон эрх бай, үүрэг бай. Хоёр талтай. Зарим нь баарны эсрэг байхад зарим нь одоо баарыг дэмжиж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр яг нь ажиллахгүй байна гэхэл манайх ч ер нь нэг тийм өрөвч арддаг юм шүү дээ тийм ээ. Ажиллахгүй цагдаа хатсан гэдэг юм уу? Нэг цагдаа очоод тэрийг хаагаа хийсэн. Нэг баарн цуугаад орой цаг хитэрсэн гэж байгаа. Цагдаагийн албаагч байгаа. Шаардлага тавихаар та нар яалаа баарыг хаалгалаа. Ажиллахгүй байна гэдэг. Бид нар тэр бодит байдлыг тогтооход өнөөдөр тэр баарн дээр болж байгаа асуудлыг иргэдэд нээлттэй мэдээлж чадах юм бол иргэд бүгд бидний талд байна. Тэр чинь хэдхэн үнийг асуудал шүү дээ. Очоод мэдээлэл шаардлага өгөхөөр очоод ялагддаг. Слайдаа зориулж. Мэдээлэл шаардлага өгөхөөр очоод бид нар өөрсдийн ажлын алдаанаас шалтгаалаад мэдээлэл буруу гэж. Очоод тэр нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болох асуудал дээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болох санал бид нар хөрвүүлж байна. Тэрнэр очоод нэг зөвлөл дээр очоод унж байгаа асуудал нь юу вэ гэхээр бид нар өөрсдөө бүрдүүлэх материалаа сайн бүрдүүлж байна. Яг үнэхээр тэр аж ахуйн нэгж ямар зөрчил гаргаад байгаа юм? Иргэдэд ямар аюултай нөхцөл байдлыг бүрдүүлээд байгаа юм? Ямар гэмт хэрэг зөрчил гараад байгаа юм гэдэг тодорхой. Зүгээр орчинд нь 50 дуудлага ирсэн юм. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болох уу? Ямар дуудлага ирээд, ямар шалтгаан нөхцөл үүсээд, ямар эрсдэлт байдал үүсээд байгаа юм чинь. Тэр нь одоо нийгэмд ямар хор аюултай байгаад байгаа. Олон нийтэд яаж нөлөөлөд байгаа. Тэрийг бид нар тогтоох хэрэгтэй шүү дээ. Тэгжээж тэр байгууллагыг тусгай зөвшөөрлөлтөд ярих хэрэгтэй. Тэр хүмүүс ажиллаа хийх хэрэгтэй. Тэр баг цаваа ажиллаж тэр хүний их харин бид нар тэрийг хязгаарлах гэж байгаа бол яг хууль ёсны ямар хууль дүрм зөрчиж байгаа юм. Тэр нотлох баримтаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэр зөвлөс бүрдүүлээд асуудлыг нэг талд нь шийдэхгүй асуудлууд гардаг. Тэгээ энэ бол тэр мэдээллийн нэг бол тэр саналын чанарын асуудал. Үндэслэл бүхий байх хэрэгтэй. Тэгвэл одоо тэр орчинд нь тэр хүн 100% хэрэгтэй шүү дээ. Байгууллага өөрийнхөө өмч хөнгийг хамгаалах хэрэгтэй. Дотор хүн зодтолтой тэр дуудлага өгөх хэрэгтэй. Харин яагаад тэр гэмт хэрэг зөрчил гарав? Тэдний өөрсдөө харуул хамгаалалттай байсан юм. Камер нь одоо тэр гэмт хэргийг илэрхийлэхэд үр дүн гаргаж чадсан уу? Чанарын шаардлага хангаж ирсэн үү? Очонгоо хадгалж ирсэн үү гэдэг юм. Монгол улсын стандарт байна шүү дээ. Бид нар тэрийг л ярих хэрэгтэй. За нөлөөл соёлын гэрүүлэх ажлын хүрээнд бол бид нар бол дөрөв биелсэн, та бүхэнд эрхийж олгосон, та бүхэн мэдээлэл хийж. Мэдээлэл дээр хамгийн анхаарах юм нь ерөөсөө тэр хууль ажиллагаа. Тэр бодит байх хэрэгтэй. За ер нь залхи гэмтэрэг их гараад байгаа залхи гэмтэрэгээс илэрхийлээрэй гэх. Тэр мэдээлэл байх ёсгүй. Яг ямар залхи гараад байна? Яг ямар гэмтэрэг гараад байна? Тэрнээс яаж сэргийлэх боломж байна?
тэрийг бид хэмжээр ярих хэрэгтэй байхгүй. Үнэн байх хэрэгтэй. Нотлохоон суурилсан байх хэрэгтэй. Ийм гэмтэр гараад байна. Энэ гэмтэр хулгайн гэмтэр их гараад байна зүслийн үстэй. Гэр оролт хулгайн гэмтэр их гараад байна. Монгол гэрийн цоожиг гэмтэр байна. Ил цоожтойгоос болоод байна. Тэгэхээр та даад цоож хийчих юм бол хулгайн гэмтэрийг танаа хулгайч таныг одоо гэртээ байгаа үг мэдэхгүй байдаг. Хүн тийм сэтэл аав шүү. Нэг том дараас нь том цоо дээр үеийн тийм цоож үлддэг гэсэн. Одоо тийм байх шүү. Тийм тэрийг солиулах хэрэгтэй байхгүй. Энэ бол олон жил хийх гэдэг юм бичигээд яваа. За ингээд мэдээлэл ажлууд бол залхигийн хэрэг хүний нөгөө тэгүүлээд байгаа 3 хэрэг дээр бол мэдээллүүдийг бол бид хангалттай явуулж байна. Явуулъя. Энэ дээр гарсан төлөвлөгөө өдөртөмжүүд бас таа бүлгүүлсэн. Тэгэхээр явж. За эхний үйлчлэлийн байдлаар гэхэд одоо бид 82 сая хангалттай мэдээллийг бол дахиад чадлаа. Энэ бол та бүхний бидний хамтын ингээд ажиллана. Бидний төгөлд дээр анхаарах хэрэгтэй. Хаашаа төгөх үү, хэн төгөх үү мэдээлэл. Сумд бид нар хүрэх хэрэгтэй шүү. Аймаг дээр сумд хүрэх хэрэгтэй, багт хүрэх хэрэгтэй. Багийн дарга маань өөрөө энэ мэдээллийг аваад тэр багийнхаа иргэдтэй уулзахдаа хүрэх хэрэгтэй. Энд чинь интернетгүй хүмүүс байна. Гэр хорооллын захын бүсэд байгаа. Тэрнээ хэсгийн хаалчдад өгөөд явуулах хэрэгтэй. Цаасаар хэмдэг бол хэмлээд хар цагаанаар чамаагүй хэмлээд өгөөд явуулах хэрэгтэй. Оны өмнө хаавал дээр ажиллаад за хэмтийчүүд заллуулахгүйгээр хэмтийд ажиллаад Төв аймагаас ажиллаад нэг дархан ажиллаад бүгд үр дүнд төрсөн. Энэ надаа захин дээр ч явсан, бичилж явсан. Нөлөөллийн ажлыг хийсэн. Цамц сэргэлтгүй айл болгоны хаалгад тогшиж хөргсөн. Энэ бол маш их хүч орсон. Гэхдээ үр дүн хүрсэн. Тэгжиж жилийн эцээр бас хэргийн илрүүл шийдвэрлэлтэнд ч бас нэрээр нөлөөсөн. Одоо тэр ажлын тэр суулгасан үрчин одоо ингээд Дархуул аймаг дээр сая хэдэн вэ? 37 хүрсэн хэрэг. Ингээд үр шимээ өгч байгаа. Тэр чинь яг тэр цаг хугацаанд гарахгүй ч гэсэн тэр хүмүүс мэдээлэл авцсан, сэтэлцсэн. Энэ чинь залхи юм шүү. Ингэж болохгүй юм биш үү? Баар савнд орохлоор өдөө зодолж болохгүй юм биш үү гэдэг. Хэзээ нэг өдөр тэр хүний толгой буух байхгүй. Тэгэхээр бид нэр төгөлд таах хэрэгтэй. Зорилтод бүлэг рүү хүрэх хэрэгтэй. За нөгөө талдаа энэ ажил бол цагдаагийн байгууллагыг иргэдэд эргээр харуулах бас нэг PR болж үзэж байна. Цагдаагийн байгууллага иргэдэд тэмдгээс урьдчилан сэргийлэх мэдээллийг сайн өгч шүү гэдэг чинь. За ногоон бүс төслийн үр дүн. За энэ дээр бол энэ жил бол бид нөгөө ашиглалттай төлөв анхаарах гэсэн. Одоо бид нэг баахан камер тавьсан. Тэрийг яаж ашиглаж байна вэ гэдэг асуудал одоо биднээс өтгөө өдөртлгүүдээс биднэрт ирнэ. Хөсөсөг үеийн жил эзэр ирнэ. Сүүлийн 3-4 жил одоо хичнээн тэрбум төгрөг одоо энэ ажил дээр зарцуулж байгаа. Арангаа аймгийн засаг дарга танаас асуув. Танах сүүлийн 2 жилд одоо тэрбум гаруй төгрөгөөр камер тавиулаад авсан. Дэд төв байгуулсан. Миний харьяанд байгаа ч гэсэн мэдээлэл нь хаана байна? Та нар цагдаа яаж энийг ашиглаж байгаа юм бэ? Онцгой яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг салбарын байгууллагуудаас асуув. Тэгэхээр бид нар юу ярих вэ? Бид замын дургуул ярих уу? Тэгэхээр тэр гэмт хэрэг илрүүлж байгаа камерын хяналтаар гэмт хэргийг илрүүлсэн болвол тэрийг бүртгэх ёстой. Энэ гэмт хэргийг бид камерын тусламжтайгаар илрүүлсэн. Бүртгэж өсгөөр илрүүлж болно. Би өөрөө хэрэг илрүүлсэн гэдгээр шинэ мэдээлэл авав. Тэгэхдээ камерын тусламжтайгаар илрүүлсэн. Энэ заавал байх ёстой. Энд дээр сангийн өөрчлөлт хийсэн байна. Өмнө нь бол 6-аа одоо сонголт ирээд бүртгэж илрүүлсэн, тэр илрүүлсэн гэдэг юмсан бол нэмэлтээр камерын тусламжтайгаар илрүүлсэн гэдэг сонгоод гаргасан. Тэгэхээр энэ дээр засгийн дарга нар онцгой анхаараарай. Та бүхэн яг мэдээ сулгааны ялгахад энэ үүргийг өгч байна. За төлөвлөгөө хүргэгдсэн байгаа. За өнөөдрийн байдлаар ингээд аймаг орон нутагт ингээд нөхцөл байдал ийм байна. За улсын хэмжээнд бол нийслэлд бол ухаалаг програм хангаж худалдаа авалт 2310 авахс 1551 ашиглалтанд орсон.
За орон нутагт бол 525-ыг худалдаж авахар төсөв шийдвэрлэгдсэн. Түүнээс 500 бодлоо худалдаж аваад байна. Одоо энэ хэдэн аймаг дээр говь сүмбрийн дууссан уу танай аймаг? 5 сар. Одоо энэ нэг бүхнээс гармаар байна тийм. Бид нар очиод уулзаад одоо танай засаг даргач бол аягүй сайхан хэмжээд өгдөг юм байна шүү дээ. За видео өндөрлөлийн систем орон нутагт бас тиймэрхүү байдалтай 4254 худалдаж авах зардал шийдвэрлсэн. За одоо нэг 32. За сумдын худалдын хувьд бол нэг иймэрхүү байдалтай. Цөөхөн сумтай нэг дарахын эрдэнэт гэдэг чинь тэр газрууд бол холбогдоод байна. За одоо бид нар анхаарах асуудал бол энэ холболтуудыг, сумдуудын холболтуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө камерын бүрэн бүтэн байдал тасралтгүй ажиллагаа бол байнга явж явах хэрэгтэй. Мянган камер гэдэг нөгөө мэдээллийн сандаг байгаад байдаг. Тэгэнгүүтээ 300 камерын ажилладаг. Тэрийг одоо дэд түвгийнхээ дарагт нэг бол аймагийнхаа удирдлагуудад өсөлтөө хөрвүүлээд, дүүргийнхаа удирдлагуудад өсөлтөө хөрвүүлээд тэрийг шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Тэдний камер маань ажиллахгүй нэ. Камертай бол ногоо, камерг бол хар. Харцыг олон байх тийм ээ. За энэ дээр бол бид нийслэлийн одоо нийслэлээр бас нэг ажил явуулах гэж байгаа холограм гэдэг төслийг хэмжүүлж байгаа. Солонгост бол нэлээд үр дүнгээ өгсөн. Энэ дээр бол төсөв хөрөнгийг бол шийдвэрлэсэн. Одоо худалдаа авах ажиллагааны тендер зарлагдах гэх өнөө маргааш зарлагдах явж байна. Энэ дээр бас нөгөө мэдээллийн өчигдрийн тайлан дээр бас орцсон учраас энэ дээр мэдээлэлс хасаа хийсэн байна. За тэгээд нөгөө санд үнэн зөв бүртгэх гэдэг. Энэ дээр хамгийн төлхөө анхаарал байна гэдэг. За нэг асуулт байна. Бүгд тэр QR код гар утсаа гаргаад тэр кодн дээр нэг 3 асуулт байгаа. 3 ч гэжтэй 3 сонголттой л асуулт, нэг л асуулт. Та бүхэн за гэж асуучих болно. Зүгээр л жишээ. Бид аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж чадчих. Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж чадчих, ойлголцож чадчих, дэмжлэг авч чадчих. Хувийн эрчнүүдийнхээ камержуул одоо гэмтэлээс урьдчилан сэргийлэх ажил дээр мэдээлэл шаардлагагүй бас хамтраад ажиллаад байна. Сайн бид нар өөрсдөө тэгээд иргэдтэй яаж ажиллах, иргэд хамгийн зөв, хамгийн чухал иргэдээ гэдэг бид санал өгч шүү дээ. Сайн нэг ингээд нэг 100 чөлбөө санал өгч тийм шүү. Тэгээд бид нар иргэдтэй яаж хамтарч ажиллаж байна вэ? Иргэдийн дэмжлэгийг яаж авч? Зөвхөн иргүүд гарахаар хязгаарлах юм. Орон шууд иргүүд гэж байна. Сургуулийн иргүүд ч гэдэг юм. Иргэдийг бид нар орон шууд чадчихна. Гинтийн мэдээлэл өгсөн хүнийг орон шууд нэгэд хойтой байна. Бидний төрийн байгууллагууд бүгднтэй хамтарч ажиллаж чадчих. Ойлгож чадчих. Тэгээ иргэдийнхээ дэмжлэгийг яаж авах вэ? Өөрсдөө бид нар өөрсдөө дүгнээд идэв. Жижигхэн санд асуудал иргэд хамгийн чухал иргэдийг ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар өөрсдөө иргэдийнхээ дэмжлэгийг яаж авч чадчих вэ? Бид нар бүгдөө бодороо иргэдийг бид нар яаж оруулах хэрэгтэй вэ? Иргэдийг бид дэмжлэгээс урьдчилан сэргийлэх ажил яаж татсан оролцуулах хэрэгтэй. Иргэн маань өөрөө билээс үгүй байна шүү дээ. Иргэдээс урьдчилан сэргийлэх хооронд билээс үгүй байна. Тэр үүргийнх нь үрээд иргэдийг яаж оруулах вэ? Тэгвэл болохоор иргэд маань ингээд хар бараа юм төлхөө явуучих гад. Хэн нэгний муусан юм дээр тэрэн дээр очиж коммент бичих гэх. Тэр хүмүүсийг яаж зөвлөх хэрэгтэй. За яаж хэлэх хэрэгтэй. Яаж хуульч болох тэр хүмүүст хууль эрх зүйн мэдлэг өгөх. Тэр сургалт гэхэлэр хорооны нэг идэвхтэй юм гэдэг. Яаж олон нийтэд хүрэх вэ? Энэгээр бол нээлттэй асуулт үлдээлээ. Сургалтын төгсгөлд цахимаар нөгөө нэг санал ав. Тэрэн дээр та бүхэн бас ингээд саналаа хэлээрэй.
төв байгууллагаас шийдэх ёстой асуудал байдаг нь бол уялдуулан зохион байгуулах ёстой асуудал байдаг нь бид нар хийя. Хамтраад иргэдийнхээ итгэлийг олно. Миний цагдаа намайг хамгаална. Энд дээр бид бүгдээрээ хамтарч ажиллана. Урьдчилан сэргийлэх ажилтнууд энэ дээр хамгийн гол үүрэгтэй. Дарга нар биш. Дарга нар чинь цаахан чиглүүлээд өгнө. Туслаад дэмжиж өгнө. Бид нар санал гаргах хэрэгтэй байхгүй юу? Бид нар санал гаргаж хамгийн иргэдтэй ойрооч бид нар шүү дээ. Мөрдөгчд хүн ороод хэрэгийнхээ талаар л. Бид нар харин иргэдтэй уулзахад яаж эндэргээс урьдчилан сэргийлж болох вэ гэдэг бид түн санал хэлэх байна. Нэг малчин тий? Нэг бисэтгэл сууж байгаа, чидар тоглож байгаа үе юм ээ. Нэг бол залуучууд тий? Одоо бүх юмыг хэлбэртэхэд мэргэжлийн болсон залуучууд байна шүү дээ. Одоо захин орчинд амар хүчтэй ажиллаж байна. Удахгүй баах ажлын байхгүй болно гэдэг ийм Монголын юм болоод ажилласан. Тэрний сулгыг харахад за 100 сая ажлын байр байхгүй болдог. 120 сая ажлын байр бий болно гэж хэлсэн. Тэгэхээр бид нар иргэдийн хэлийг яаж авах вэ? За тэгээд эцэст нь нөгөө бид нар батлагдсан төсвөө үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Зарим нөгөө нэг арга хэмжээгээр зарцуулж байгаа мөнгөийг ингээд тайлбараас би таа бүхэн тайлбараас харахад сая 600 мянган төгрөг зарцуулсан. Тэр мөнгөө үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Яаж хүнд өргөх юм? Нэг захин контент хийх юм уу? Нэг бол олон мянган хүнд хүрэх жижиг боршуур хийх юм уу? Нэг бол нэг телевизийн хамгийн хүзэлтийн нэвтрүүлэг захиалах юм гэдэг. Төсвөө хамгийн үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Биднэрт бол ингээд багахан төсөв байна. Аливаа ажил ерөөсөө мөнгөгүй явах байсан. Бүх юм дээр мөнгө. Олон танил хүмүүс гэдэг байна. Одоо өмнө нь бол ингээд нийгмийн харилцаа хүрээнд ингээд аюул гой гарч ирээд ярьдаг гэсэн. Тэрийг ч хүмүүс үздэг гэсэн. Одоо тийм үзэхгүй. Үний ярьж байгаа, бодит кейс ярьж байгаа, өөр дөр тулгымцсан асуудлыг шийдвэрлэхний ярьж байгаа ч гэдэг юм. Тийм юм үзнэ. Тэгэхээр зардлаа маш зөв зарцуулах хэрэгтэй. Тэгээд үнэлт өгөх асуудалтай бид түрүүлсэн. Бид дараагаар ингээд өмнө нь одоо бүр хэдэн жилийн өмнө одоо 100 бараг 300 асуулттай ингээд хүчнэгтэй бид нар тайлбар мэдээ авдаг гэсэн бол цөөлсөн 4 жил бүр цөөхнөр авсан. Энэ жил бас бодлогын баримтчиг гэдээ бас нээлтүүд гарах хэрэгтэй юм байт юм. Тэгэд засгийн газраас барьж байгаа бодлого дээр бас тайлбар мэдээг бас аль болох баг болгоо тэгээ ингээд бид нар босоо удирдлагатай байгуулах. Дээрс чиглэл бидэрт бол захимаар тайлангаа явуулах, захимаар одоо бүх мэдээлэл гаргах боломж байгаа. Бидэрт сан байна. Бидний дотоод үйл ажиллагааны систем байна. Тэн дээр тайлан 7 хоногийн тайлан төлөвлөгөө гэх бүх юм байдаг. Бид нар ашиглаж ирээгүй. Энд ч одоо ашиглалтанд ороод бараг 10 жил болсон. Тэгээд энэ дээр бид нар ярьж байгаа. Мэдээж одоо бодлогын албанаас бодлогын чиглэл өгөх. Тэр хүртэл бас ингээд авдгаараа үнэлт өгөх асуудал хамгийн чухал байна. Бид түрүү хэллээ. Судалгааны аргуудыг тооцооллын аргуудыг ашиглана. Тэгэхгүй бол бид нар одоо тэдний хуваар буулгаж гэх юм уу? Тийм үүрэг амлалт авч чадахгүй байна. Ялангуяа захирлын иргэдээр дийлэнх нь одоо олон улсын хамтлагууд байгаа учраас илэрх явц нь маш удаан. Тэд нэгд Монгол улс дээр барилт хийчихсэн 20 тэрбум төгрөг ч гэдэг юм. Тэр мөнгөө бид нэр хохирогч иргэдтэй тааж өгч чадахгүй байна. Прокурор зөвшөөрөхгүй. Шүүгч зөвшөөрөхгүй. Тэр холбогдчих одоо гэдэг нөгөө холбогдчих нь хаана гэдэг Бангладеш гэдэг юм. Вьетнам гэдэг юм тий. Тэр бид шийдэж чадахгүй байгаа учраас тэр холбоотыг барагдуулахгүй байна. Биднэрт бол хууль эрх зүйн хангалттай байна. Зүйлч хийслээ гэдэг. Биднэрт бүх хуулийн дээр эрх байна, үүрэг байна. Хуулиар хуулиас үүргээ биелүүлэх ёстой. Хууль зас эрхээ бид нар эдлэх ёстой. Тэгэхээр хангагдах ёстой. Саяны дүүний тэний хүснэгт бол ингээд бүр хуульчлаад баталсан юм шиг. Та нар одоо санал асуулга дээр тэрийг өгч болно. Энэ хүснэгтийг тийм болгомоор байна. Ямар ч хэрэггүй хүснэгтийг хасмаар байна. Хэзээ ч нээлттэй явуулж болно. Энийг бол хэзээ ч өөрчилж болно. Бэлэн тушаалын загвар нь хүснэгтийг хаслаа
шаардлагатай юу гэдэг зөвлөлийн хурлаар орууллаа, шийдлээ боллоо. Хэцүү юм байхгүй шүү дээ. Энэ бидний ажилд үр дүнтэй, хэрэгтэй, хэрэгцээтэй гэж үзсэн бол тийм шийднэ. Тэгэд энэ хуулиуд дээр бүгдэн дээр нь биднэрт их үүрэг байна. За тэгээд эцэст нь та бүхний хууль ажиллагаанд бийтгэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлын ур чадварч итгэж байгаа. Энэ онд бас урьдчилан сэргийлэх ажил дээр бидний энэ зохион байгуулсан сургалт зөвлөгөөний үр дүнд нэлээд анхиц дэвшил өөрчлөлт гарах байхаа. Манай засгийн дарганаар шуурхай удирдлагын дарга биш, урьдчилан сэргийлэхийн дарга байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхийн дарга байх ёстой шүү. Хоёр салахгүй, нэг байх уу гэдээ олон удаа яригдчихсан. Сүүлдээ одоо зөвлөлдөөс шийдсэн шүү дээ. Урьдчилан сэргийлэх аль дүн мэдийг нь итгэе. Шуурхай удирдлага зохицуултын асуудал бол тэм тэргийн дуудлага мэдээлэл ирж байгаа тэр асуудал, тэрнээр шуурхай ажиллах асуудал бол урьдчилан сэргийлэх ажил. Шуурхай очих тусмаа илүү хор аюулаас сэргийлж чадна. Тэгэхээр зөвхөн эдэн тэр авто тэргүүлийн очиоруудад зуралдаг ш. Урьдчилан сэргийлэх ажлынхаа ахлуудтай зэрэгцэж суугаад яриа төлөвлөөд за энэ ажил дээр бид нар яаж ажиллах вэ гэдгээ халаандаад тэд үр дүнтэй ажиллая гэдэг үгс. Баярлалаа.